За сайн байцгаана уу 100 цаг айлчилсан нарлаг сайхан өдөр. Ариун нандин сэтгэлэх хүндлэлийн бэлэгдэл болсон цагаан сараа нь ирч хүч бахархлыг илтгэх улбар сараан цэцгийг хольж боогоод Стокгольм хотын түүхийн дурсгалт хэсгийг зорих гэж байна. Дэлбэгээ нээгээгүй цагаан сараан цэцгийг хэн нэгэнд өгвөл шин эхлэлийг хүсэж буй хэрэг бол улбар шар нь урам зоригоор дүүрэн байгаараа гэсэн сэтгэлийн илэрхийлэл юм байна. За Стокгольм хотын төвөөр одоо төм түжигнэж, бум бужигнаж байна. Нарлаг сайхан зуны өдөр хэдийн эхэлсэн байна. За мандах нар гэж нэртэй сайхан Монгол бүсгүй үед эрхэм дотны найз их цэцгийнхэн зүгээс сараан цэцгийн тэвэр дүүрэн баглаа болон санаж сэдсэн, санаж бодсон болгоно. Өгүүлсэн чин сэтгэлийн хөвгтэй захидал зориулуулж нэрээр нь бичсэн ганцхан хувь зохис таялгыг нь бас уламжлан хүргэх гэж байгаа та баяртай байна. Ичтэн хасран тэнгисийн мандагын ширхэн эргэн зүрхэн сэвшэндэн бодож үзсэн. За шивэд улсын ерөнхийдөө өндөр байшин барилга цөөхөн төв байдаг. Түүнийг янз бүрээр тайлбарладаг. За би яг одоо болохоор Юргорден гээд шивэдийн Стокгольм хотын төвөөс 3-4 буудлын зайтай байдаг түүхийн дурсгалт байгууламжуудыг агуулсан газар руу явж байна. За жишээ нь тэнд одоо 1628 онд анхны аяллаараа живсэн 17 дугаар зууны үеийн алдартай Васа хөлөг онгоц байдаг. За далаагаас олдсон бүр бүтнээрээ шахуу олдсон дэлхийн цорын ганц хөлөг онгоц гэж үздэг. За тэгээд 98% нь мотор хийгдсэн байх жишээний. За энд одоо Васа музейгээс гадна Нордикийн музей гэдэг маш олон төрлийн музейнууд байдаг. За аль хэдийн 100 цаг ирсэн болохоор энэ арлыг тойроод битүү хүмүүс сууж байна. За өнөөдрийн төрсөн өдрийн эзэн маань маш гоё газар гэр бүл найз нөхдийн хамтаар төрсөн өдрөө тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм байна. За би мандах нар ихчийг харчих шиг боллоо. Сайн байна уу? За сайн байна уу? Энд нөгөө Манди гэдэг хүн байна уу? Яана над дээр ирж байгаа юм уу? За сайн байна уу? Төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргье. За баярлалаа. За. I'm surprised. За энэ сайхан бүсгүүд одоо хинээсэн цэцэд мэнчилгээ ирсэн гэж бодож байна. Би юу ахаа манай ажлын хамт олноос ирж байгаа байх гэж бодож байна. Mornington City Public Clinic октоудаас ирж байгаа байх гэж бодож байна. Хамгийн би шүлгийг уншаад өгье. Шүлгэндээ бүх үгийг багтаасан байгаа. Тэгээд өөрийг чинь эрхэм нандин гэж боддог нэг хүнээс ирсэн. За. Манай дүү юу? За шүлгийг уншаад өгье. За эхлээд. Ажлын насаа гэсэн чинь. Мэлмэрэн долгилох нүдэн тэнгисийн маргад эрдэнийн арлын оронд альхан заяаны сайхан өрөөлөөр анхлан уучраад алхаж хансаа юм болоо. Маталаа захиан байгаа гэхдээ захиан дээрээ тийм ч олон үг хичээгүй. Энэ дотор өөрийн чинь бүхий сайхан шинжүүдийн тусгаж өгсөн байгаа. Одоо мэлмэрэн дайлгах нүдэн тэнгисийн нов ногоо өнгөтэй шивэд ус одоо маргад эрдэнийн арал шиг ийм сайхан арлын орон дээр ямар сайхан хувь өрөөлөөр өөртөө чинь уулзсан училсан юм болоо гэдэг. Нэр шигээ яг гоё ингэж мандж идэг уулзсан уулзнаа дайлж нэрмлийн охмид амтаар учирснаа жаргааж
амьдрсан шиг амьдран яваа алгнуудын инхри чамда арвжаа хутгтын уралсан цагаан дарихийн аршааны тусал мэд таринаар ерөөл дэвсье. Болгондоо хайр бэлгэлж яадаг. Өстөө нөгөө ханцуу шүргэгтүүдийн ерөөл байдаг энэ орчлонд ямар азар ингээд чамтайгаа таасан болоо гэд. Яна манай нөхөр юм уу? Үгүй. За тэгээд эцэст нь ингээд чамдаа төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргье гэд ингээд нэрээ бичээгүй байгаа. Мандахта нардаа төрсөн өдрийн мэнд хүргье гэд тэгж जैन. Одоо бол таахгүй байна уу? Таахгүй л байна уу? Их ч өөрөө ирчээд их ч энд өгөөгүй байна лээ. Би байгаа. За ингэсэн байна. Их цэцэг. Вау, яаж мэдвэртэй. Манай нэг зинд өөрөө ирсэн. Хажууд нь суучаад өөрөө юу ч болоогүй юм шиг тэнд сууж байгаа байхгүй юу. Тэгээд хажууд нь юусалаад за ингээд захиаг нь нэг хувь зориулсан шүлгийг ингээд дуусгая. Сюрприз байх юм аа. Нэрийг нэстэ бичиж өгөөгүй шүү. Тэгээд за тэгээд ээгийдээ хэдүүлээ очиж бас сайхан үгээ хэлье гэж бодож байна. Хамтдаа очие. Ээги ирсэн юм уу? За их цэцэг маань бараг зориуд болцсон байхаа да. Ямар хөө. За төрсөн өдөр нь сайхан болж гин үү? Шивэд улсад ирээ хэдэн жил болж гин? Би болохоор хараа 2020 онд Шивэд улсад ирсэн. Одоо ирээд ер нь 5 жил гаруй ажиллаж амьдарч байна. За тэгээд ээгийн маань болохоор миний одоо хамгийн сайн найз байгаа. Одоо гэр бүл ахын дүүсээс маань дутгааргүй биендээ жаргал зовлонтой бүх үед нь хамтдаа байдаг. Тэгээд өнөөдөр ч гэсэн одоо ээгийн маань нөхөр ээгийн маань тэгээд ерөнхийдөө бол өнөөдөр гэр бүлийнхаа хүрээнд нэг жижигхэн нэг төрсөн өдрийн орой ол идэж байгаа. Тэгээд ээгээдээ чамдаа маш их баярлалаа. Яхаараа дандаа ийм амар сюрприз баярлах юм бэ гэж хэлмээр байна. За баярлалаа. Тэгээд нэр шигээ үзэсгэлэнтэй өнөөдөр ингээд төрсөн өдөр нь тохиож байгаа. Энэ сайхан бүсгүйдээ бас хамгийн сайхан бүхний хүсье санаж сэтж байгаа сайн үйлс бүхэн энэ жилдээ одоо хурдан хугацаанд бүтэх болтугай. Одоо бүх сайхан мөрөөдөл нь биелэх болтугай. За баярлалаа гэж чамд ч гэсэн маш их баярлж байна. Хаа байсан хотоос найз минь хүсэлтийг аваад тэгээд миний төрсөн өдөр дээр үнэхээр мартахааргүй айгүй гоё сюрприз болгож ирсэн. Чин сэтгэлээсээ баярлалаа. Тэгээд цаашдынх нь ажилд маш их амжилтыг хүсье. За баярлалаа. Тэгээд төрсөн өдрөө сайхан тэмдэглээрээ. Хэрэгэн эзэн нь тэнд явж байна. За ээгийн маш олон хоногийн өмнөөс сэтгэл гаргаад, зориулалт гаргаад ингээд бэлдүүлсэн шүү. Тэгээд хүнд бэлгэлж бодох хамгийн одоо маш сайхан бэлэг бод сэтгэл зүрэх цаг хугацаа зориулалт байдаг гэж бодож байна. Үнэхээр сайхан нөхөрлөж байгаа та хоёрын нөхөрлөлт бас урт удаан он жилүүдийг хүсье. За баярлалаа баярын мэнд хүргэе. Ямар хөөрхөн юм бэ? Би бүст амар үгүй чамайг таалаж. Энэ харваад хамгийн сайхан гэрэлтэж байгаарэ гэж. За баярлалаа хайр дээр.